Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам үзүүлж байна. Өвлөн үлдээх газар нутаг минь Монгол. Үр хойчс маань үргэлжилүүлэн авч явах миний Монгол. Өвлөн үлдээн энэ л нутаг. Өвлөгдөн үлдэх нутаг. Эрх чөлөөт их тал, ус мөрөн, авраг ориглууд. Энэ бол Монгол. Үр хойчтой өвлүүлэн үлдээх газар дэлхийн ганган сайхан газар нутаг. Монгол бол дэлхийд ховорхон амьд байгалийн музей. Монгол улс өрмөц сонин экосистемээ үлдээн хамгаалах гэж тусгай хамгаалалттай 42 газар байгуулсан юм. Нийт 32.8 сая талбай, газар нутгийн 21%, хамгаалалтын 42 захиргаа, 826 ажилтан алба хаагч. Монгол улс тусгай хамгаалалттай газар нутгуудаа дараах хуулиудаар зохицуулж байна. 1994 он тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 1995 он байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1997 он тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль. Цаг үеийн тулгамдсан олон шаардлагаас үүдэн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж өргөн барьж байна. Олон талын оролцоог үр дүнтэй зохицуулах нь аливаа хуулийн тэр тусмаа энэ удаад өргөн барьж байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын үндсэн зорилго юм. Энэ сайхан байгалийн буюу тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийг зөвхөн дан ганц улсын нэгдсэн төсвөөс шийдвэрлэдэг. Энэ санхүүжилтийн 95%-ийг хамгаалтын захиргаа, хамгаалагчдын цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шинтгэл, баяр ашиглалт зэрэг урсгал зардалд зарцуулж байна. Инхээр менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх боломж хязгаартай гэсэн үг. Мөн хамгаалтын захиргаа, байгаль хамгаалагчдын байр, хувцас, нэгбэрийн тусгай хэрэгсэл, техник тоногт хөрөмжийг олон улсын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар л шийдвэрлэж байна. Хуулийн шинжилэлээр ямар үр дүн авчрах вэ? Олон улс дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө Монгол улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд төр засгийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлнэ. Хамгаалалттай газрын үнцнийг баталгаажуулан экосистемийн үйлчилгээг нэвтрүүлнэ. Тусгай газрын даатсан нөөцөд тулгуурласан үйл ажиллагааг төлөвлөнө. Хамгаалтын менежментийг дэлхийн жишгт ойртуулна. Монгол орны төдийгүй бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад ач холбогдол бүхий газар нутгуудыг дэлхийн байгаль, соёлын өв болон шин мандлын дархан газрын сүлжээнд хамруулна. Байгаль хамгаалал бол бүх нийтийн оролцоо. Энэ бол хоосон үг, сүржин урья биш. Олон талын оролцоо бол үр дүнтэй хамгаалал юм. Олон талын оролцоог үр дүнтэй зохицуулах нь аливаа хуулийн тэр тусмаа энэ удаад өргөн барьж байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын үндсэн зорилго юм. Хамгаалал бол хараад харамлаад суухын нэр биш. Хуулиар хамгаална, менежментээр хөгжүүлнэ. Шинжилсэн найруулга бол шинжилсэн менежмент.